За бүгдэнд нь орой минь өнөөдрийнхөө лайвыг эхэлцгээе. За өнөөдрийнхөө лайваараа бид нар одоо тэр болгон хүмүүсийн яриад байдаггүй тэгсэн мөртлөө маш олон хүмүүст байдаг орхигдох травма болон хаягдах травманы талаар ярих болно. За энэ травма болохоор маш олон хүмүүст байдаг заяа. Маш олон хүмүүст байдаг. Бараг л одоо ер нь хүмүүсийн 90% нь энэ травма байдаг. Гэхдээ хүмүүс ерөөсөө энэ травматайгаа мэдхгүй явдаг. За яаж илэрдэг вэ гэдэг талаар ярив. За тэгвэл орхигдох травматай хүмүүст яаж илэрдэг вэ? Орхигдох травматай хүмүүс одоо ямар шинж тэмдгээр би өөрийгөө тийм травматай вэ гэдгийг мэдэх вэ гэдгийг эхлээд ярив. За орхигдох травма гэдэг бол яаж бий болдог вэ гэхээр за бага насн дээр хүүхэд 0-7 хүртэлх наснд бий болно. Нэгдүгээр арга нь. Хоёрдугаар арга нь хүүхэд эхийн хөвлөдөр байхдаа ч гэсэн орхигдох болон хаягдах травмаг авч төрдөг. Өөрөөр хэлэх юм бол бүр энэ хорвоод ирэхээс өмнө эхийн хөвлөд байхдаа орхигдох травматай төрдөг байна. Тэгэхээр ийм хоёр төрлийн За тэгэхээр тийм хоёр замаар бий болдог. За тэгэнгუთ за яагаад хоёр дахь замыг авч үзье? Яагаад эхийн хөвлөд дээрээс бий болдгийм бэ гэдгийг авч үзье. За эхийн хөвлөдөр гэхээр хүүхэд эхийн хөвлөд ээжийнхаа гидсэн дотор байгаа хүүхэд ээжийнхаа бүх мэдрэмжүүдийг мэдэрч байдаг. Ээж нь юу мэдэрнэ? Түүнийг тухайн хүүхэд ээжийнхаа мэдрэмжээр дамжуулж бүгдийг нь далд хумсар дээрээ биччихийдэг байна. Тэгэхээр ээж одоо хөл хүндтэй байх үед одоо түгшүүртэй, айцтай, гомдолтой байх юм бол хүүхэд энэ мэдрэмжийг яг өөртөө кофедж аваад, хуулж аваад төрдөг байна. Магадгүй эхийн хөвлөдөр байхдаа ээж нь хүүхдээ одоо аборт хийх талаар бодож байсан. Энэ хүүхдийг төрүүлэхгүй гэж одоо нөхөртөөгөө ч юм уу ингээ маргалдаж байсан. Ер нь тэр хүүхдийг одоо энэ хорвоодоор авчрахгүй байх талаар бодож байсан. Аборт хийх талаар бодож байсан. Энэ одоо эсвэл нөгөө одоо хүүхдийнхаа хүүсийг мэдчихэд одоо хүү байсан бол дээр байх байсан юм да гэж ингэж бодох маань тухайн хүүхдүүд програм болж бичигдэж байдаг байна. Ингээд тэр хорвоод лидер төрж ирсэн хүүхэд өөрөө ч мэдлгүй ийм програмтай болж төрсөн байдаг байна. Өөрөө ч бүр оролцоогүй зүгээр эхийн хөвлөдөр байхдаа ийм програмтайгаар ирдэг байна. За тэгээд одоо нэгдүгээр арга нь болохоор хоёр дахь арга зам нь энэ эхийн хөвлөдөр ээжийнхаа мэдэрч байгаа мэдрэмжээр дамжуулаад орхигдох болон хаягдах травма хүүхдэд бичигдэнэ. Нэгдүгээр арга нь болохоор тухайн хүүхэд 0-7 наснда өөрийг нь асран хүмүүжүүлж байгаа аав ээж эмээгээсээ авч болдог. За жишээлх юм бол хүүхэд бага настай байхад аав ээж хоёр нь одоо магадгүй гадагшаага ажил хийхээр явж болно тийм үү. Энэ үед хүүхэд аав ээж хоёр намайг орхиод явчлаа гэж тэр хүүхдийн сэтгхүүгээр бичиж явдаг. За нөгөө дээгүр бас дээрэс нь одоо аав ээж хоёр нь хоёр тишээгээ болох үед одоо хүүхэд ээжтэйгээ үлдэж болно тийм үү. Тэр үед бас хүүхэд ингэж боддог. Аав намайг орхисон гэж автоматар орхигдох травма, хаягдах травма тэр хүүхэд дээр тэр маш тоддоор одоо ингээд бүр юм хадан дээр сийси юм шиг бичигддэг. За энэ хүртэл ойлгомжтой юм анаха. Хоёр янзаар бий болдог гэж хэлсэн. Орхигдох травма нэгдүгээрт нь эхийн хөвлийн дээрээс эхийнхаа ээжийнхаа авж байгаа мэдрэмжээр дамжуулаад танд
уже төрөхөд чинь тэр орхигдох траама бий болцсон төрнө, бичигдсэн төрнө. Хоёрдугаарх нь 0-7 наснда таныг эргэн тойронд байгаа аав ээж нар маань одоо гэрт түгжээд явах. Эсвэл одоо 1 сар мараар ч юм уу 2-3 сараар ингээд гатгшаага явах. Эсвэл аав ээж хоёр маань одоо хамт амьдрахаа болоод хүүхэд ээжтэйгээ юм уу аавтайгаа үлдэх үед нөгөө хүнийг нь одоо аав нь байхгүй байвал аав нь намайг орхилоодоо гэдэг энэ программыг бичиж аваад үлддэг. За ингээд одоо энэ орхигдох траамаг ингэж хоёр замаар авлаа. Тэгвэл одоо юу болох вэ гэдгийг одоо хэдүүлээ харцгаая. За одоо юу болох вэ? Орхигдох траамаг авсан бол одоо танд одоо орхигдох траамаг авсан бол одоо танд одоо ямар шинж тэмдгүүд илэрх вэ гэдгийг авч үзье. За орхигдох трааматай хүн хамгийн тухайн хүний одоо гадаад үзэмж буюу энэ биеийнх нь хэлбэрт нь хүртэл орхигдох траама нөлөөлдөг. Дээрээс нь тухайн хүний хань ижилээ сонгохтод нөлөөлдөг, зан чанарт нь нөлөөлдөг, тухайн хүний бусадтай үзүүлэх хариу үйлдэлд нөлөөлдөг, тухайн хүний хувь тавиланд нөлөөлдөг. Ингээд орхигдох, хаягдах тэр үед бичигдсэн траама маань том болоод одоо өхөн үхтлээ. Тэр траамаг засах хүртэл өхөн үхтлээ тэр хүнд 5 янзаар сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Сөрөг нөлөөг. За нэгдүгээрт нь тухайн хүний бие махбодод сөрөг нөлөө үзүүлнэ. За орхигдох болон хаягдах трааматай хүмүүс ерөнхийдөө одоо ерөнхийдөө юм гар урттай, тэгээд юм биеийн сулбгар, хөл одоо хүч муутай, сулбгар ийм болдог. Дээрээс нь нуруу тэгшхэн биш болдог. Энэ бол орхигдох трааманы хамгийн том сөрөг нөлөө. Бид үзүүлэх сөрөг нөлөө. Дээрээс нь энтэй холбоотой өвчнүүд бий болдог. Бронхит, астм, тэгээд диабет буюу одоо нөгөө чихрийн шижин, тэгээд бронхит, астм, депресс буюу сэтгэл гутрал гэдэг энэ зүйлүүд таны орхигдох, хаягдах гэсэн хоёр трааманаас үүдээд энэ бие махбодын өвчин болдог байна. За хоёр дахь сөрөг нөлөө нь болохоор зан аашин дээр. Тэгэхээр зан аашин дээр ямар болдог вэ гэхээр орхигдох болон хаягдах трааматай хүмүүс байнга бусдаас хүндлэл хүсэж явдаг. Намайг хүмүүс хүндлээсэ гэж одоо хамт олон аав ээж эргэн тойрноосоо хүндлэл хүсэж явдаг. Хоёрдугаарт нь баталгаа хүсэж явдаг. Өөрийг нь хүчтэйг, мундаг, чадварлаг гэдэг хин нэгэн батлаасай гаднаас баталгаа хүсэж явдаг. Өөрөөр хэлэх юм бол гадны хүмүүс түүнийг одоо батлахыг маш их одоо хүсдэг байх нэ. За ингээд баталгаа хүлээн хит их одоо хүндлэл хүлээн, хит их баталгаа хүлээн, хит их одоо үн цэнэ гаднаас хайж бусдаар одоо үн цэнэ хэмжих энэ үйлдэлүүд орхигдох трааматай хүмүүст гарч ирдэг байх нэ. За дараагийн 3 дугаарт нь болохоор тухайн хүний хариу үйлдэл буюу реакцид нөлөөлдөг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн одоо энэ орхигдох трааматай хүний одоо энэ траама нь уур болж гардаг. Тэгэхээр энэ уурын цаана айдсан мэдрэмж одоо айдас нуугдаж байдаг. Ямар айдас вэ гэвэл хүмүүс намайг орхиод явчих үедээ гэсэн айдас нуугдаж байдаг. Энэ айдас нуугдаж байдаг учраас маш хурдан реакц үзүүлдэг, түргэн уурладаг, түргэн одоо орилж хашгирж ирдэг, түргэн одоо ингэж хариу үйлдэл үзүүлдэг, хурдан гомддог гэх мэтчлэн маш хурдан хариу үйлдлийг үзүүлж ирдэг. Энэ бол орхигдох айдастай хүмүүсийн шинж. За дараагийн дугаар дээр нь дөрөвдүгüүрт нь болохоор зам байдлыг хилцэн, хариу үйлдэлийг хилцэн,
биений өвчлөлийг бол хилцэн. За дараагийн зүйл нь болохоор тухайн хүний хувь тавиланг өөрчилж эхэлдэг. Хэрвээ танд орхигдох айдастай байх юм бол танд байнга таны орхигдох айдсыг сэрээх зүйл хувь тавилан бичигдэнэ. Өөрөөр хэлэх юм бол бид нар өөрийнхөө травманыхаа хэмжээгээр өөрийнхөө маргаашийг хувь тавилан бүтээж байдаг. Тэгэхээр та нөхөртөө болсон ч гэсэн яг адилхан ийм яг шарахтай ийм хүнийг татна. Дээрээс нь тэр хүн чинь таныг асуухгүйгээр, таныг хүндлэхгүйгээр, таны үн цэнийг мэдрүүлэхгүй гээрээ дамжуулаад таны нөгөө гаднаас үн цэн хайдаг, гаднаас баталгаа хайдаг, гаднаас хүндлэл хайдаг тэр зан чанарыг маш хүчтэй триггер болгож өгдөг байна. Тийм учраас яах ёстой вэ гэвэл бид нар өөрийнхөө травмаг эдгэх юм бол таны маргаашийн амьдрал зүгээр болдог байна. Тэгэхээр травма эдгэн гэдэг бол зүгээр нэг юм мөнгө хүрсэн ажил биш. Энэ бол өөрийнхөө амьдралыг дахин програмчилж байгаа, зөв сайхан хийж байгаа ийм үйлдэл болдог байна. Тийм учраас травмаг эдгэн гэдэг бол өөрөө маш чухал байдаг аа. За миний яриа сонсогдож байна уу манайхаа? За яриа сонсогдож байна уу? За тийм учраас энэ орхигдох травмаг бид нар эдгэх нь маш чухал. Орхигдох травмаг эдгэх маш чухал. За тэгэхээр энэ орхигдох травматай хүмүүс нөхөртөөгөө зөв сайхан харилцаа үүсгэж чадахгүй. Яагаад гэвэл орхигдох травма байгаа учраас та нөхрөөрөө хайрлагдаж чадахгүй. Өөрөөр хэлэх юм бол таны гаднаас хайр хүсдэг, гаднаас хүндлэл хүсдэг тэр зүйлийг ерөөсөө өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр орхигдох айцтай хүмүүс маань түргэн ууртаа болно, түргэн юмнаас аймхаа болно, дээрээс нь биеийн өвчлөлүүдтэй болно, дээрээс нь нөхөртөөгөө харилцаа жинхэнэ хайрыг мэдэрч чадахгүй, амьдралын таашаалыг мэдэрч чадахгүй, байнгын юм төгшөөртэй хүн намайг орхиод явчих үедээ гэсэн ийм байдалтай болно гэсэн үг. Жишээлбэл найз нөхдийн харилцаа дээр маш хурдан буулт хийх хандлагатай байдаг. Өөрөөр хэлэх юм бол би хэрэг буулт хийгээд өгөхгүй бол намайг орхиод явчихна. Хүмүүст хит их наалдах, хит их найзтай болохыг хүсэх. Тэгээд нөгөө people pleasing гэдэг чинь хит их хүмүүст сайн хандах гэж хичээх, хүмүүсийн хувьд сайн хүн болох гэж хичээх. Энийн ард орхигдох травма шарах байдаг. Энэ шарах байгаа бол та нөхөртөөгөө сайхан харилцаатай байна гэж юусоо байхгүй. Байнгын хэрүүл, байнгын үйл ойлголцол, байнгын гомдол байна. Яагаад гэвэл та шархаа эдгээгүй, таны дотор эдгэрээгүй юм шарах байгаа гэсэн. Тэгэхээр дээрэс нь таны зам байдал нөлөөлнө. Өдрөөс өдөрт таны зам байдал ууртай, уцаартай, айцтай хүн болгоныг нөгөө хит их тийм дасан зогцох, хурдан дасан зогцдог. Нэг залуутай учирсан ч гэсэн хурдан дасчдаг, түүнийг мартаж чаддаггүй, харилцаад удаагүй байгаа залуутай хүртэл маш хайртай болчдөг. Тэгээд түүнээсээ өөрийгөө салгаж авч чаддаггүй. Тэгээд токсик харилцаанд бүр бэлэн байдаг. Тэгээд нөгөө хүн нь өөрийгөө илт хүндлэхгүй байхад, илт өөрийг нь хайрлахгүй байхад тэр харилцаанаас явж чадахгүй мэдсээр байж түүнийг үргэлжлүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн надаас явчнаа гэдгийг байнга тэгж айж байдаг учраас энэ харилцаанд байдаг. Энэ таны буруу биш, энэ танд байгаа травма. Тэгэхээр энэ травмаг эдгэхгүй бол таны амьдралд ийм сөрөг нөлөө авчирна. Дээрээс нь хувь тавиланд минут секундаар нөлөөлж байдаг.
бид нарын дотор байгаа ямар ч програм бай 24/7 ажил хийн. Тэр трама тэгээд унтчих гэж байхгүй. Бидний алхам тутамд бидний хувь тавилан бүтээж байдаг. Маргааш надтай уулзах хүнийг, ирээдүйд миний надтай нөхөрлөх найзыг, миний хань ижлийг, миний трама надад татаж авчирч байдаг. Тэгвэл биднэрт хамгийн үн цэнтэй зүйл бол трамагаа эдгэх. Ягаад гэвэл таны үн цэнийг, таны хувь тавилан бүтээгээд байгаа зүйл трама байгаад байна шүү дээ. Таны одоо бид нар айгуу тийм нэг амьдрал баталгаатай зүйлд айгуу дуртай тий. Одоо жишээлбэл хүн өөрийгөө орон байртай болчих юм бол хүн өөрийгөө аюулгүй байдлаар мэдэрдэг. Өөрийгөө одоо баталгаатай амьдралтай гэж үздэг тий. Тогтвортой ажилтай, тогтвортой байртай байх юм бол хүн өөрийгөө за нэг баталгаатай амьдралтай гэж үздэг тийм үү? Эрсдэлгүй гэж үздэг. Гэтэл яг үнэндээ таны одоо хувь тавиланг, таны тэр байр биш, тэр машин биш, тэр үнэтэй машин биш, таны эзэмшсэн боловсрал биш, таны трама тодорхойлж байдаг. Та ямар хүнтэй гэрлэхийг таны боловсрал биш, таны машин биш, таны байр биш, таны трама тодорхойлж байдаг. Таны маргаашийг, танд ирэх орлогыг хүртэл трама тодорхойлж байдаг. Өөрөөр хэлэх юм бол танд мөнгөний блок байх юм бол, мөнгөний програм байх юм бол та 1000 хичээгээд 1000 та доктор байгаад танд мөнгө төдийлөн сайн ирэхгүй ирсэн ч танд тогтохгүйгээр одоо яваад өгнө. Тэгэхээр одоо сайхан амьдрал, аз жаргалтай, тайван бидний хүсэж байгаа амьдрал бидний одоо боловсрлоос, бидний мөнгнөөс, бидний одоо байр машинаас төдийлөн хамаарахгүй. Бидний зам байдал бидний хувь тавиланг бүтээн. Тэр зам байдал яаж бий болоод байгаа юм бэ гэвэл бидний трама бий болгоод байгаа. Бидний трама бидний үйлдэлийг хийлгээд байгаа. За жишээлбэл энэ дээр нэг жишээ хэлээд өгье. Жишээлх юм бол өөрийгөө үн цэнгүй гэж бодсон хүн, орхигдох траматай хүн, өөрийгөө үн цэнгүй гэж байнга мэдэрдэг хүн өөртөө итгэлтэй байж чадахгүй. Тэг өөртөө итгэлтэй байж чадахгүй учраас тэр хүн байнга залхуурах, за яасан ч яах вэ? Угаасаа ямар намайг хүн үнэлэх биш. Угаасаа хүмүүс намайг угаасаа би хинч биш үсттэй гэд бусдад туслахгүй байх, зөвхөн хар амиа бодох, одоо утран гүзэлтэй байх, юмд маш амархан буужиг өгөх гэдэг энэ үйлдэлүүдийг энэ трамагаас болоод хийнэ. Тэгэхээр бидний трама бидний үйлдэлд нөлөөлнө. Бидний үйлдэл бидний зуршлыг бүтээгээд, бидний зуршил бидний зан чанарыг бүтээгээд, зан чанар маань бидний хувь тавиланг бүтээгээд байгаа. Тэгэхээр энэ миний хувь тавилан гэдэг байгаа зүйлийг бүтээгээд байгаа хамгийн одоо анхдагч чухал зүйл бол трама. Тэгэхээр трамагаа эдгэх бол зөвхөн нэг мөнгө өрөөд байгаа асуудал биш. Трамагаа эдгэх нь таны үйлдэлээ өөрчилж байгаа, зан чанараа өөрчилж байгаа, зуршлаа өөрчилж байгаа, хувь тавилангаа өөрчилж байгаа буюу амьдралаа 180 градус өөрчилж байгаа зүйл бол трамагаа эдгэх. Тэгвэл би сая хоёрхон трамаг л одоо энд юу яаж ярьлаа. Энд нээж ярьлаа. Хоёрхон трамаг. Гэтэл сэтгэл зүйд одоо сэтгэл хөдлөлийн шинжлэх ухаанд нийт ер нь том 5 хэсэгт хуваадаг. Трамаг нийт ер нь 5 хэсэгт хуваадаг. 5 хэсгээсээ би сая зөвхөн одоо нэг л хэсэг буюу орхигдох, хаягдах трамаг ярьлаа. Тэгэхээр орхигдох, хаягдах трама яаж таны гэр бүлтэйгээ одоо хань ижилтэйгээ харилцах, хосын харилцаанд яаж нөлөөлж байгаа? Та байнга хардаад байгаа чинь цаана учиртай байх нь шүү дээ. Байнга хардаад байгаа, нөхрийнхөө утсыг шалгаад байгаа, өөртөө итгэлгүй болоод байгаа. Энэ бүгд би орхигдно гэсэн айдас, би хаягдна гэсэн айдас. Энэ хаягдна гэсэн айдас хаанаас бий болсон юм? Бага наснд бий болсон. Түрүүн хэлсэн шүү дээ. Хоёр замаар бий болдог. Тэгвэл тэр хоёр замаар бий болсныг нь аль замаар нь бий болсон гэдгийг тодорхойлоод бид нар ховсын тусламжтайгаар тэр үе дээрээ очиод тэр программыг бид нар засаж өгснөөрөө өнөөдрийн танд байгаа орхигдох трама, хаягдах трама байхгүй болно. Энэ трамаг эдгээснээрээ та нөхөртөөгөө маш гоё харилцаж чадна, өөрийгөө ойлгуулж чадна. Тэгээ бүр ийм хамгийн сонирхолтой зүйл нь ийм байдаг. Орхигдох, хаягдах траматай эмэгтэйчүүд албаар юмыг ингээд одоо ийм хүнд загнуулах юм хийж явдаг. Жишээлбэл одоо угаалгын машин байсан ч гэсэн
одоо цагаан хувцс, хар хувцсыг хамтд нь хийгээд угаачдаг ч юм уу. Тэгээ ингэчүүл яах вэ? Нөхрөн загнана, эсвэл нэг хүн загнана те. Эсвэл офс дээр заавал нэг юм хоцорч ирэх ч юм уу. Тэгээ хоцорч ирэх юм бол бусдад ад үзэгдэн, бусдад загнуулагдана. Гэтэл тэр хүн өөрөө ч мэдлгүй травмагаараа дандаа бусдад загнуулахыг хүсэж хүлээж байдаг байх нь хамгийн харамсалтай. Наана болохоор хэн ч гэсэн бусдаар загнуулахыг, бусдад үзэн ядагдахыг, бусдад одоо нөгөө нэг юу гэдгүүлээ ад үзэгдэхийг хүсэхгүй шүү дээ. Гítэл травманыхаа одоо нөгөө сөрөг нөлөөгөөр хүн дотроосоо ингэж бусдад ад үзэгдэх, бусдыг өөрөөсөө түлхэх ийм зүйлийг хийж идэг байна. Тэгэхээр хийлээд нь шүү дээ. Травма бидний үйлдэлийг хийлгүүлж байдаг. Бид нарыг ерөөсөө өдөрдөж байдаг зүйл бол травма. Тэгэхээр бид нөхрөө хардаад ах юм бол, нөхрөө алдчих вэ гэдээ айгаад ах юм бол, өөртөө итгэлгүй байгаад ах юм бол, эсвэл найз нөхөдтэй ингээд тал тасаад ингээд одоо юм тасамтгай ямар ч муу эр хүн байсан амархан дасчдаг, муу эмэгтэйг л дандаа сонгодог ч юм уу те. Ийм нэг токсик харилцаан дээр ингээд уягдаад байдаг. Тэгээд дандаа юмд өөрийгөө зориулдаг, ингээд золиослдог. Тэгээ тэр харилцаа нь эрүүл биш байхад өөрийгөө золиослоод байдаг байх юм бол энэ танд орхигдох шарах байна. Орхигдох шарах байгаа тохиолдолд та чин сэтгэлээсээ бусдаар хизээч хайрлагдахгүй. Энэ шарахыг эдгэхээс нааш хинж таныг хайрлахгүй, хинж таныг үн цэнтэйг мэдрүүлэхгүй, хинж таныг одоо тийм үн цэнтэй хүндлэгдэхэр хүн гэдгийг мэдрүүлэхгүй бөгөөд та байнга гадаадаас тэр зүйлийг хайж явах болно. Дандаа бусдаас гаднаас үнэлгээг хайж явах болно. Энэ нь өөрөө цаашлаад удаад ирэхээр хүнийг сэтгэл готролд авчдаг. Тэгэхээр ийм одоо хор уршигтай зүйл бол травма. Тэгэхээр бид нар өнөөдөр бодож байгаа би ийм зантай, би угаасаа ийм ууртай, би угаасаа нэг юмд одоо реакц үзүүлэхээр ингэж реакц үзүүлдэг, би угаасаа түргэн ууртай гэж үгүй манайхаа. Түргэн уурны цаана сэтгэл зүйн травма байдаг. Дээр бид хэд групп дээрээ ингээд пост бичсэн байсан л та. Түргэн ууртай, уурлахаараа өөрийгөө барьж дийлдэггүй хүмүүс байна уу гэсэн чинь бараг 300-400 комент байсан. Тэгэхээр маш олон хүмүүс уураа дийлж чаддаггүй, огцом түргэн ууртай. Тэгээд юм хийх хүсэлгүй, өглөө орноосоо босхийг ч хүсдэггүй. Тэгээд юу ч сонирхлыг нь татдаггүй одоо тий ийм байдалтай амьдраад байгаа хэрнээ ерөөсөө өөртөө энэ зүйлүүдийг хийхгүй байгаа. Өөрийгөө эдгэрэлд авчрахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр та хизээ сэрнэ гэдэг маань одоо бид нар травматай ингээ маш олон травматай амьдралд бид нар одоо унтаагаараа явж гин гэсэн үг. Бид нар энэ амьдралыг амьдарж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ бид нар ингээ нүдэ анчаад унтаад амьдарч байгаатай адилхан. Тэгэхээр сүүлийн үед бид нар нөгөө сүнсний сэрэлт гэж яриад байгаа тийм сэр, нойрноосоо сэр гэдэг байгаа маань бид нарыг энэ травмагаа эдгээ, өөрийгөө одоо эдгээ, өөрийгөө тань, өөрийнхөө зүрхний амар амгалан ол гэдэг байгаа маань энийг хэлээд байгаа. Өнөөдөр 99% хүмүүс унтаагаараа явж байна. Өөрийгөө ямар травматайг мэдэхгүй байна. Өөрийгөө юунд дуртайг мэдэхгүй байна. Өөрийгөө одоо юунаас таашаал авдаг гэдгийг мэдэхгүй. Өөрийнхөө юу нь онцгой гэдгийг ч мэдэхгүй. Өөрийнхөө үн цэнийг бүр мэдэхгүй байна. Өөрийгөө ямар юр бусын гайхамшигтай хүн бэ гэдгийг мэдэхгүй маш олон хүн амьдарч байна. Сэрэгүүгөө улмаас. Тэг яагаад сэрэхгүй байгаа юм бэ гэвэл өдөр болгон нэгэн хэвийн амьдрал нэг л зүйлийг хийн, нэг л ажилдаа явна, гэртээ ирнэ, унтна, хүүхэд нөхөр ажилдаа явна, дундуур нэг одоо гэр бүл хоорондоо нэг маргалтна, хэрэлдэн, хэсэг хугацаанд одоо маргаандаа явна, ингээд тайвширна, ингээд нэг ийм давтагдаад байгаа нэг ийм эргүүлэг дотор, цикл дотор амьдраад байгаа гэсэн үг. Түүнээс гарахын тулд бид нар өөртөөгөө ажиллана, дотооддоо ажиллана. Дотоод руугаа үндийн гэсэн. Өөрийнхөө дотоод руугаа үндийжж бид нар одоо өөрийгөө сэрэн. Тэгээд сэрээжж бид нар одоо юу яадаг байгаа. Өөрийгөө бид нар одоо сэрээжж, таньжиж, шархаа бид нар одоо мэджиж тэр зүйл мэджиж бид нар өөрийгөө одоо дараагийн түвшинд гаргана. Тэгэхээр сая би сэтгэл зүйн 5 одоо ангилалд хуваагддаг одоо шархны зөвхөн би нэгийг л ярьлаа. Орхигдох болон хаягдах травмаг ярьлаа.
Тэгтэл энэ дээр маш олон трама байгаа. Манай сургалтанд орж ирсэн хүмүүсийн маш олон хүмүүс юу яадаг байдаг. Одоо маш олон хүмүүс өөрийгөө одоо би ийм траматайгаа мдээгүй штэ. Энэ яг би мөн байна. Энэ яг би байна. Яана би яг ийм байсан бэ штэ. Энэ би мөн байна гэж ингэж одоо юу яадаг. Ингэж өөрийгөө таньж мэдэж эхэлдэг. Өөрийгөө олдог. Эхлээд бид нар өөртөө ямар трама байныг олно. Дараа нь тэр трама хаана эхэлсэн гэдгийг олно. Дараа нь тэр трамаг эдгэн тэр үе дээр очино. Таны өдөр уушаа өнгөрцөн бага насны дээр очино. Дараа нь бага насыг эдгэхээр өнөөдрийн тэр таны амьдрал зүгээр болно. Тэгэхээр бид нар ингэж бодож байгаа. Би энэ орчлон ертөнцийн дотор нь амьдарч байгаа гэж бодож байгаа. Гэтэл яг үнэндээ орчлон ертөнц бидний дотор байгаа. Бид нар орчлон ертөнцийн гадна байгаа. Тэгэхээр таны дотор ямар мэдрэмж байна, ямар трама байна? Орчлон ертөнц танд яг тэгжил харагдаж байгаа, яг тэгжил өгж байгаа, яг тэгжил татж байгаа. Ягаад гэвэл бид нар орчлон ертөнцийн гадна байгаа. Бүхэл энэ орчлон ертөнц миний дотор байгаа. Тэгэхээр энэ мэдрэмжийг, энэ дотор байгаа энэ саагүй мэдрэмжүүдийг эмчлэх юм бол, сэрэх юм бол, эдгэх юм бол, ажиллах юм бол бид нар одоо нөгөө квант скачок гэж хэлдэг те, квант одоо өсрэлт хийн. Квант өсрэлт хийхээр бид нар хүссэн амьдралдаа хүрэх боломжтой. Ер нь бол яг үнэндээ квант одоо талбарт бидний хүссэн амьдрал байгаа. Бидний бүх хувилбар байгаа. Бид нар зөвхөн өөрсдийнхөө энергиэрээ, өөрсдийнхөө одоо траманыхаа хэмжээгээр, харах өнцгөөрөө, identity-гаараа бид нар өөртөө тохирох амьдралыг татаад байгаа. Жишээлбэл ингэж хүмүүс ярьдаг штэ. Ялангуяа эрэгтэй хүмүүс бүр ингэж ярьдаг. За надад энэ эмэгтэй болно доо гэд яриад хань нэшээ сонгодог тий. Заримдаа ингээ маш хүчтэй, маш царайлаг, хитрхи ухаантай, одоо хитрхи үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдээс, охтуудаас зарим залуучууд айдаг. Ягаад гэвэл намайг тоох болов гэж боддог. Тэгэхээр хараа таны дотор тийм өөрийгөө гэсэн үнэлж байгаа нэг юм хязгаар байгааз тэгээ тэр хязгаартаа тад харуулад өөрийнхөө найз охиныг ханыг сонгож гин тийм үү? Өөрөөр хэлэх юм бол ижлээ сонгож гин. Яг тэрнтэй адилхан таны дотор ямар програм байна? Яг тэрэнд дүүцхүүц амьдралыг сонгоно. Түүнээс биш орчлон ертөнд таныг шийтгэхэд байгаадаа өнөөдрийн таны бэрхшээлийг өгөөгүй. Эсвэл таныг азгуу болохоор энийг өгөөгүй. Эсвэл таныг царай муутай болохоор энэ амьдралыг өгөөгүй. Ерөөсөө л easy. Энэ бол та бид нар өөрсдийнхөө шархныхаа хэмжээгээр өөрийнхөө энэ реалитиг бүтээж байгаа. Өөрийнхөө бодит амьдралыг бүтээж байгаа. Тийм учраас бид нар энэ шархыг трамагаа эдгээчих юм бол бид нар одоо маш их гайхалтай тэр хүсэж байгаа мөнгө, өөрийнхөө тэр хүсэж байгаа тэр их орлогот хүрэх бүрэн боломжтой манайхаа. Тэгэхээр би сая зөвхөн орхигдсон болон одоо хаягдсан трамаг л ярьлаа. Гэтэл эндээс цаана маш олон траманууд байгаа. Энэ трамануудыг яаж илрүүлэх үү, яаж ажиллах уу, яаж бага нас руу очих уу гэдгийг маш боломжийн үнээр манай гадаад ховсчин маань одоо бүтэн 1 сарын хугацаанд та нарт А-гаас нь Б хүртэл маш ойлгомжтойгоор зааж өгөх гэж байгаа. Энэ сургалт 8 сарын 18-нд эхэлнэ. Тэгэхээр 8 сарын 18-нд эхлэх энэ драма эдгээр сургалтанд яг одоо манай пэйж руу чатчихэд бүртгүүлээрэй. 8 сарын 3-ны хүртэл буюу одоо энэ ирж байгаа 3 өдөр дотор амжиж бүртгүүлсэн хүмүүст маш хямдхан буюу нөгөө эртэд шуухаа үнээр бүртгүүлнэ. За 8 сарын 3-наас дахиад цаашаага 10 хүртэл бүртгүүлэх юм бол дундаж үнээр бүртгүүлнэ. 10-наас 18 буюу яг эхлэхийн өмнө 7 хоногт бүртгүүлэх юм бол та яг хэвийн үнээр бүртгүүлнэ. Аль ч үнээр бүртгүүлсэн бай таны сонголт. Эрт бүртгүүлэх тусмаа сайн та өөрийнхөө суудлыг баталгаажуулаад тусгай одоо хичээл ордог платформ дээр даалгавар өгөөд яг л нөгөө бид нар дээр үед бид нарын багш тэг социализмын үед яаж хичээл заадаг байлаа те яаж даалгавар өгөөд даалгавраа шалгаад заагаад яг тэрнүү шиг өстө А-гаас нь Б хүртэл танд ийм трама байна. Энийг одоо ингэж идэгэн та нөхөртөөгөө ингэж харилцаад ингэж чадахгүй байгаа нь энэ трамагаас болж байгаа. Одоо таны зан чанар ийм байгаа нь та энэ заныг одоо гаргаад байгаа нь
таны энэ трама гэдэг ингээд бүгдийг нь одоо ингээд детальчлан хичээл болгон дээр хуваагаад сард 8 удаа орно. Тэгээ 8 удаа орохдоо бид нар одоо тэр одоо нөгөө гадаад багш маань заана. 1 удаа орохдоо хичээл 1 цаг явагдана. 7 хоногт 2 удаа явагдана. Дандаа ажил тараад буюу оройн цагаар 21 юм уу 22 цагаас явагдана. Тэгэхээр орой 22 цагаас та хүүхдээ унтуулчаад тэгээ нөхрийнхөө хоолыг хийж өгчөөд өөрийнхөө төлөө 7 хоногт 2хан удаа одоо өөрийнхөө төлөө 2 цагийг гаргаснараа та өөрийнхөө трама гэдгийг бүрэн боломжтой. Тэгэхээр эмэгтэйчүүд минь энэ боломжийг одоо шүүрээд аваараа. Эрчүүд минь ч гэсэн маш олноор одоо ороорой. Тэгэд манайх энэ бол манай 4 дахь удаагийн эсэлт. Тэгэхээр өмнө 3 удаагийн эсэлт, 3 удаагийн шавнарын маань одоо тэ үр дүн, сэтгэгдэл бүх юм нь манай пэйж дээр байгаа. Видеогоорч байгаа. Нөгөө нэг ингээ бичиж өгдөг штэ текстээр бичиж өгснээ бид нөгөө нэг скриншот хийгээд тавьсан нь ч гэсэн манай пэйж дээр байгаа. Тийм учраас энэ бол зүгээр одоо нэг ингээд яриад өнгөрдөг тийм хичээл биш. Онол ярьдаг хичээл биш. Дандаа практик 7 хоногт 2 удаа орно. Сард 8 удаа орно. 8 удаа орохдоо 8 дахь удаа дээр нь нийтийн ховс хийн. Яг одоо энэ орхигдох трама, хаягдах трама, яг нөгөө биднэрт байдаг энэ траманы дагуу бүр гипноз хийж өгнө, ховс хийж өгнө. Тэгэхээр та бүр ингээд ховсод тусдаа мөнгө төлөхгүйгээр тэ нийтийн ховсод ороод ангийнхантайгаа хамтдаа нөгөө хичээл болгон дээр бас техникүүд өгнө. Яг нөгөө сэтгэл заслаар батлагдсан яг үр дүнгээ өгдөг тийм одоо нөгөө нэг юм даалгаврууд өгдөн. Тэр даалгаврыг хийж ирээд дараагийн хичээл дээр багш асууна. Чи ямар мэдрэмжтэй байв? Чи сая наад даалгаврыг хийхэд ямар мэдрэмж авав гэж асуудаг. Тэгээ энэ үед ингээл хүүхдүүд шавнар ярьдаг л да ингээд би айгүй хөвөлсөн, би ингээд одоо тэ 100 гараараа ингээд одоо ингээд бичиж байгаа техникийг хийж байгаа үедээ би ингэсэн, би аавыгаа уучлах одоо техникийг ингээд 100 гараараа бичиж байгаа үедээ би энийг мэдэрсэн, миний зүрх хурдан урдан цохилсон гэд ингээд бүхэл мэдрэмжүүдээ бид нартайгаа хуваалцдаг. Тэр үед бусад хүүхдүүд одоо бусад хүүхдүүд ч гэсэн өөрийнхөө травмаг олж сууж идэг. Тэгээд хамгийн гоё нь энэ одоо нөгөө сургалт маань тусгай платформ дээр яг сургалт явуулдаг платформ дээр явагдана. Ямар нэгэн одоо нөгөө Facebook биш, Instagram биш, ерөөсөө зориултын сургалтын платформ дээр явагдана. Хичээл болгон хадгалагдана. Хичээлээ 1000 хэдэн удаа үзээд та дахин даалгавраа хийгээд 7 хоногт 2 удаа орно гэсэн шүү дээ. Тэгэхээр 7 хоногт 2 удаа орж байгаа гэдэг маань та 7 хоногт 2хан удаа л трамагаа бод гэсэн үг биш. Өдөр болгоно багшийн өгсөн даалгаврыг хийгээд 7 хоногт 2 удаа орсон тэр видеогоо үзээд даалгавраа хийгээд энэ юм байж тэгээд ингээд тэмдэглэж аваад хийгээд даалгавраа хийгээд бүр супер энд нэрээ үнэхээр та өөрийгөө нэрээ ингэж бичиж аваад ингээд бүр ингээд явдаг байгаа. Би хүртэл одоо бүр догтлон тэр хичээлүүдийг бол одоо маш гоё хүлээд суудаг байгаа. Би өөрөө орчуулж өгдөг байгаа. Тэгээд бүр над руу бүр ингээ хүмүүс бичдэг багшаа бүр хичээлээ догтлоод хүлээж ийн 9 цаг болохыг хүлээж ийн гэдэг ингээд догдолж ордог байгаа. Ийм гоё үр дүнтэй сургалт. Яг л нөгөө нэг математикийн хичээлийг 10 жил багш нар яаж заадаг вэ гэдэг махчлаад ингээд заадаг байлаа шүү дээ. Яг тэрнүү шиг заадаг. Ийм гоё хаанч байхгүй, хаанч ярьдаггүй сургалт. Хаанч нэрээ бүр хаанч ийм орхигдох трама, хаягдах трама одоо өшөө зөндөө энэ бол би зөвхөн 1-2-ыг л хэлж байгаа. Зөндөө байгаа. Тэгээ та өөрийгөө яагаад ийм зан гаргаад байгааг, яагаад ийм асуудал таны амьдралд байгаад байгааг та бүгдийг нь мэдээд шийдэж чадна. Бид нар энэ хараа манайхан ингэдэг штэ. Амьдралд нь яг таагүй юм болоод ажил ингээд араасаа бүтэхгүй болоод эхлэхээр яадаг вүлээ? Үзмөрч рүү очдог тийм үү? Тэгэхээр үзмөрчөд яагаад очдгийг? Түр зур тайвшрах, ирээдүгөө одоо нөгөө зөвгнүүлж хилүүлэхтэй. Тэгэхээр ихэвчлэн ер нь үзмөрчд бол ерөнхийдөө дандаа эрэг зүйлүүдийг ярьдаг. Тэгэхээр бид нар ингээд тэр зүйлийг хүлээгээд миний амьдрал одоо сайхан зүйл ирж байгаа юм байна гэдэг ингээд бид нар сайхан зүйлийг хүлээж итгэж явдаг. Гэтэл яс юм дээрээ бид нарын
тэр проблем буюу асуудал, трама эдгэрэхгүй энэ үед. Харин та энэ сургалтанд суух юм бол та өөрийнхөө бага настайгаа очиод тэр шархалсан бага настайгаа уулзаад тэрийг эдгээгээд жинхэнэ өөрийгөө хайрлаад өөрийгөө эдгээгээд өөрийнхөө ирээдүг бүтээх ийм одоо 3 зэрэг төвшөнд явагдах. Тэгээд биеийн нөгөө өвчин бас эдгэрнэ. Одоо таны сэтгэл гутралаас болоод танд илэрдэг магадгүй харшлууд, магадгүй одоо нөгөө толгооны өвчнүүд, мигрен, за тэгээ магадгүй одоо бронхит, астм, эдгээр чинь бүгд ерөнхийдөө сэтгэл зүйн асуудлаас болоод хүнд бий болдог өвчнүүд шүү дээ. Эдгээр хүртэл эдгэрнэ. Тэгэхээр та одоо бид нар тэгээ 5 дахь өдөр ажлаа тараад ажлынхантайгаа суугаад уухаараа 100,000 200,000-ыг нэг хүнээс төлдөг штэ. Та нар нэг юм бодохгүйгээр одоо тэгээ 7 хэмжиж нэг огтлохгүйгээр төлдөг те. Өөрийнхөө би гоё кайф авлаа, ажлынхантайгаа суулаа, гоё байлаа гэд төлдөг. Тэгвэл энэ сургалтанд та бүтэн сар суухтаа та 135,000 төгрөг төлнө гэж боддоо. Бүтэн сар суугаад өөртөө ажиллаад өөрийгөө тэр бага настайгаа ажиллахад та энэ үнэрийг төлнө гэд боддоо. Ямар хямдхан үнэ гэж манайхаа. Тэгэхээр энэ боломжийг одоо шүүрч аваарай. Ийм одоо бид нар гадаадын хамгийн мундаг сэтгэл зүйч, сэтгэл судлаач, практик энергийн тийм коуч, ховсчин, гипнотерапевт ийм одоо хүнийг бид нар авчирч ийм хямдхан үнээр одоо нэг удаад 7 хоногийн хүнсээ авч хөрөхгүй мөнгөөр одоо энэ трама дэв сургалтыг бид нар өгж байна. Тийм учраас яг одоо манай пэйж рүү сургалт гэж бичээд бүртгүүлээрээ. Эртэд шуугаа дээр бүртгүүлжвэл бүр л сайн биз дээ. 20,000 төгрөг ч гэсэн хэмнээд авна штэ. Тийм байна. За түүний дараагийнх нь нэг зүйл нь ховсын эмчилгээ. Тэгэхээр ховсын эмчилгээ бол бидний бага насны дээр очиод миний нөгөө төрөний хилээд байгаа нөгөө эхийн хөвлөд дээр очиж эмчилдэг. Зарим тохиолдолд ийм хүчтэй эмчилгээ байгаа. Жишээлх юм бол ихэнх хүмүүс та бид нарын эхийн хөвлөгөөс энэ хорвоо дээр төрөхдөө л ганцаардлын програмтай төрсэн байдаг. Ихэнх хүмүүс энэ хорвоо дээр анх эхийн хөвлөгөөс төрөхдөө л мөнгөний блоктой төрсэн байдаг. Тэг одоо угаасаа л ингээ мөнгөний блоктой төрсөн юм ч одоо яах юм? Угаасаа эхийн хөвлөгөөс л одоо ингээд төрөхдөө ганцаардлын програмтай төрсэн юм ч одоо яах вэ? Тэгэхээр одоо цорын ганц арга нь ховсын эмчилгээгээр мэрэгжлийн хүнээр удирдуулаад тэр эхийн хөвлөдөр очиод одоо хитэн сартаа дайж байж болно. Даалт хумсар өөрөө хэлж өгнө. Та 0-аас одоо 9 сар хүртэлх хооронд хитэн сартаа дээр байна. Тэр үедэр очиод тэр үед авсан тэр гэмтлийг тэр ээжээсээ мэдрэмжээр дамжуулж өөртөө бичиж авсан тэр программыг бид нар тайлж явуулдаг юм аа. Ингээд одоо таны тэр насан туршдаа тэр төрөхтөөл төрсэн ганцаардлын програм төрөхтөөл одоо айцтай төрсэн бол тэрийг чинь үүр танаас байхгүй болгоод өгөх учраас энэ ховсын эмчилгээ бол ийм чухал учраас өдөр болгон манад 4-5 хүн ховсын эмчилгээнд ороод байдаг юм аа. Яагаад гэвэл хэрэгтэй учраас. Тийм учраас манайхаа яг бид нар нөгөө нэг ингээд би ч гэсэн өмнө тэгдэглээсэн. Яг бид нар ингээд хэрэгтэй юмн дээрээ ингээд цааргалаад бодчихдаг. За яах вэ гэд. Яс юм дээр хэрэггүй юмн дээр бид нар бодохгүйгээр мөнгө өрдөг штеп. Бид нар одоо энэ одоо жишээлбэл та дэлгүүрт явж байгаад үнэртэй ус ч юм уу гай өөр таалагдсан хувцас байхад бодохгүйгээр авдаг штеп. 7 хэмжиж нэг огтлоод за маргааш ирээд бодъё, нөхрөөсөө асууя гэдэггүй штеп тий. Шууд л за одоо энэ үнэртэй усыг ингээд авъя гэж та ингээд авдаг штеп. Яг тэрнтэй адилхан энэ эмчилгээ танд хэрэгтэй байхад яг өөрийнх нь нөгөө травмаг бүх юмыг нь эдгээдэг юм байхад манайхан нөгөө нэг дотоод зөрчил нь босч ирээд бодъё, нөхрөөсөө асууя, тэгж аваад холбогдъё гэд ингэдэг. Энэ маань одоо бид нар бол яахчгүй, бид нар бол хэвэн байдгаараа үйл ажиллагаа явуулсаар л байх болно. Таны л нэг өдөр ч гэсэн одоо эдгэрсэн байхын оронд та хугацаа л алдчихна гэсэн. Нэг өдрийн өмнө ч гэсэн өөрийгөө эдгэх хэрэгтэй байсан та өөрийгөө эдгэж чадахгүйгээр ингэж одоо травматагаа нэг өдөр ч гэсэн амьдарч байна л гэсэн үг. Тэгэхээр өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт 1000 түм үржигдээд танд ирнэ. Тийм учраас
яг өнөөдрийн миний би одоо маш сайн ойлгомжтойгоор ярьж өгдөө гэж бодлоо. Яаж үүсдэгийг, ямар шинж тэмдгүүд илэрдгийг, яаж бие болон 5 секторд ингэж бие махбод болон сэтгэл зүй, зан ааш, хувь тавилан, таны реакцад яаж трама нөлөөлдгийг энгийн ойлгомжтойгоор зөвхөн нэг жишээн дээр тайлбарлаад хэлээд өглөө. Гэхдээ өнөөдрийн миний энэ лайвн дээр та ингэж ойлгож байгаа бол тэр трама гэдэг сургалтын дээр та бодтоо зөвхөн сургалтанд орсон хүмүүстэйгээ тэгээ гадаад мэрэгжлийн хүнтэй бүх трамануудыг нэг нэгээр нь авч үзнэ. Нэг удаа орохдоо энэ трама, орхигдох трама, хаягдах трама, дараагийн 5 дахьт нь өөр трама, нөгөөдөр трама. Энэ бол супер болдог шүү. Тэгэхээр манайхаа хоцрохгүйгээр одоо тэр трама гэдэг сургалтанд бүртгүүлээрээ мөн манай Орос багштай, Орос эмчтэй ховсын эмчилгээнд бүртгүүлж тэр өөрийнхөө тэр өнөөдрийн таны амьдралд байгаа одоо асуудал магадгүй таны эхийн хөвлөд дээрээс ирсэн ч юм билүү бид нар мэдэхгүй шүү дээ. Магадгүй тэр таны 2 настад эхэлсэн байж болно. Магадгүй тэр таны 3 настад эхэлсэн байж болно. Тийм учраас энэ орхигдох энэ төрөл бүрийн траумадууд, энэ мөнгөний блокууд ер нь л өнөөдөр таны амьдралд ямар нэгэн асуудал байна уу? Хэрвээ байна гэж хариулж байгаа бол яг одоо эргэлзэхгүйгээр ховсын эмчилгээг зориод цаг аваад ороод ирээрээ. Яагаад та болохгүй гэж, яагаад та ганц удаа өөрийнхөө бага нас руугаа очиж өөрийнхөө трауматаг мэдэж түүнийг эдгэж болохгүй гэж та түүнийг хүртэх эрхтэй, та түүнээс ч илүү үн цэнтэй. Тийм учраас өөрийнхөө үн цэнийг өөрийнхөө энэ хүндлэлийг бүх үнгүүдэлээрээ бид нар жишээлбэл 200 мянган төгрөгийн ховсын ганцаарчилсан эмчилгээнд орё гэж бодъё л доо. 200 мянган төгрөг юу юм бэ те? Миний энэ үн цэний хажууд, миний энэ цаашаад өдрөө болгон сайхан мэдрэмжтэй явахын тулд зориулж байгаа 200 мянган төгрөг бол юу ч биш штэ. Би түүнээс хэд мянга төм дахин үн цэнтэй. Тийм үстэй. Би чинь хүн болж төрнө гэдэг чинь өөрөө маш их асар үн цэнтэй болж төрсөн гэсэн. Тэгэхээр миний тэр их үн цэнтэй юмд би өөртөө 200 мянган зориулна гэдэг бол энэ бол юу ч биш те. Тэгэхээр яг ийм сэтгэхүйгээр хандсан үед бид нарын үн цэн улам нэмэгдэж өөрийгөө жинхэнэ хайрлна гэдэг бол энэ. Түүнээс биш өөрийгөө хайрлна гэдэг бол зүгээр л нүүрэндээ массаж хийгээд хэвтээд байхыг хэлэхгүй. Өөрийгөө хайрлна гэдэг бол өөрийнхөө сул талууд болохгүй байгаа асуудлуудыг шийдвэрлээд өөрийнхөө эзэн байхыг хэлж байгаа юм аа. Тийм учраас өөрийнхөө төлөө орно. Ганцаарчлаад манай Орос эмч нараас ховсын эмчилгээг аваарай. Магадгүй таны өнөөдрийн хантайгаа нэг хаяа нүгүүл ойлголцдог асуудал, магадгүй өнөөдрийн таны юунаас ч мэдгүй төвшөд идэг асуудал, магадгүй өнөөдрийн таны цалингаа цалингийн хооронд байдаг юм. Магадгүй энэ эхийн хөвлөд байгаа үед ихсэн ч байж магадгүй шүү дээ. Мэдэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр өнөөдөр мухраар зүтгэхээс илүү энэ зүйл миний даалт хумцад ямар програм байна? Ямар мэдрэмж бичигдсэн байна? Түүнээс болоод яагаад би энэ зүйлүүд татаад байна? Яагаад би дандаа нэг юм намайг өөртөө итгэлгүй болгодог ирчүүдийг татдаг юм бэ, тий? Яагаад би заавал дандаа нэг юм ингээд хүн надаас явчих болов ингэч болов гэсэн айцтай байд юм бодоод ингээд өөрлөгөө өнгөд өндийгөөд дип өндийгөөд гүн өндийгөөд тэгээд өөртөө энэ эмчилгээг авч үзснээр өөрийгөө жинкнээс нь таних юм аа. Тэгээд сэрнэ. Тэгээд таниад сэрж эхэлдэг бид нар сэрж эхэлдэг. Одоо бол их 99% хүмүүс унтаагаараа явж байна. Яг ингээд нүдэ анчаал ингээд нойрондоо явж байгаа юм шиг нэгэн хийвийн амьдралаар ингэх л ёстой гэж бодож байна. Өөр амьдрал байхгүй гэж бодож байна. Гэтэл квант салбар дээр таны бүх хувилбар байгаа. Таны өнөөдөр тэр бумтан хувилбар ч гэсэн байгаа. Гагцхүү бид нар өөрсдийнхөө энэ траумаг эдгээгээд өөрийнхөө программыг өөрчилснөөрөө бид нар тэрийг авч чадна. Бид нар ямар нэгэн юмны хууль захирагддаг шүү дээ, тий? Жишээлбэл бид нар үндсэн хуулиндаа захирагдана. Яг тэрнүү шиг бид нар орчлон ертөнцийн хуулинд захирагдана. Law of attraction. Таталцлын хуулинд захирагдана. Law of assumption. Таамаглалын хуулинд захирагдана. Тэгэхээр энэ хуулиуд бид нарыг мэдсэн ч бай, мэдээгүй ч бай 24/7 ажиллаж л байдаг. Тийм учраас та даалт хумсаа сонирхдгүй юм аа гэд энэ юм танаас холгор явна гэж байхгүй. Таны ажил, таны хажууд
таны програмын дагуу таны амьдралыг бүтээж байгаа далд хумсар гэж нэг юм байна. 24/7 ажиллаж байгаа. Тийм учраас та энэ амьдралд илүү сайхан амьдрахыг, илүү хожихыг, илүү одоо сайхан мэдрэмжүүдийг авч илүү гоё баяр баясгалантай өдрүүдийг олон байлгахыг хүсвэл та энэ хуйлуудыг мэдэх хэрэгтэй. Та өөртөө ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө травмануудыг эдгэх хэрэгтэй болно. Тийм учраас энэ одоо 150,000 төгрөгөөр болж байгаа энэ одоо траума эдгэх сургалт маань яг нөгөө математикийн хичээл дээр яаж нэг дээр нэмэх нэг тэнцүү 2 гэдэг яаж заадаг вүлээ те яг тэрнүү шиг заана тусгай платформ дээр энэ сургалт маань ингэж явагдана. Одоо нөгөө нэг мангар хүн байсан ч ойлгохоор ингэж одоо бүр ингэж маш тод жишээтэй ярьж ойлгуулж өгөх болно. Ямар ч онол ярихгүй. Энэ бол манай хамгийн онцлог бусдаас ялгарх давуу тал. Ямар ч онол ярихгүй. Угаасаа онол хүмүүст нэг хэрэггүй. Хэрэглэхгүй бол бид нар одоо Пифагорын теорем гэдэг хэрэглээд явж байгаа хүмүүс байхгүй шүү дээ. Яг тэрнүү шиг биднэрт онол хэрэггүй. Биднэрт ганцхан бидний амьдрал дээрх бодит жишээ, реалист үр дүн, бодит амьдрал дээр үр дүн хэрэгтэй. Өмнөх сая манай 4 сарын элсэлтэн дээр хамгийн сүүлд авсан 4 сарын элсэлтэн дээр маш олон хүмүүс өөрийгөө би орхигдсан травматай юм байна. Би хаягдсан травматай юм байна гэд ээжигээ уучлаад, аавыгаа уучлаад, хүүхэд настайгаа тэр травмануудыг ажиллаад, уйлаа майлаа тэнд чинь бүр талхлаар дүүрэн би хэлээд нь штэ. Над руу дээр сургалтанд орж байгаа хүмүүс багшаа сургалт бүр догтлж байна. Хурд нь линк өгөөрэй гэд ингээ бичдэг байсан. Хүмүүс догтлон хүлээж байж ордог юм шүү. Тийм учраас та нар манайхаа өмнө орж үзэг болох энэ сургалтыг мэдэхгүй байх. Би ерөнхийдөө ямар ч нөгөө хэтрүүлэггүй, ямар ч багсгалгүйгээр яг бодит сургалт ямар болдгийг талаар ойлгуулахыг хичээлээ. Тийм учраас манайхаа өөрсдийнхөө төлөө алхам яг одоо хийгээрэй. Яг өөртөө хэрэгтэй зүйлээ бид нар одоо ингээд заримдаа ингээд өөрийгөө хойш нь тавьчдаг те. Нэг витамин авах хэрэгтэй байсан ч гэсэн за дараа авъя да гэдэг ингэдэг үгүй. Танд эрүүл мэнд чинь хэрэгтэй зүйл бол ав. Таны одоо травмаг эдгэх зүйл бол ав. Таны одоо өнгөрсөн тэр эхийн хөвлий дээр байхдаа авсан травма марамаг эдгээгээд өгөөд ингээд таны төлөө байна уу? Танд хэрэгтэй байна уу? Ав. Яагаад гэвэл та үн цэнтэй. Энэ ертөнцид таныг танаас илүү ойлгох, танаас илүү хайрлах, танаас илүү дэмжих хүн байхгүй. Тэгэхээр та өөрийгөө дэмжихгүй бол, та өөрийгөө хайрлахгүй бол, та өөрийгөө үнэлэхгүй бол өөр хүн үнэлэхгүй. Тийм учраас тэр өөрийнхөө эмчлэхэд нөхрөөс асуух шаардлага байхгүй. Нөхрөөс асуун одоо бодож байгаа болыг нийт манайхаа энд бол өөрийнхөө төлөө өөрийнхөө зөв гэж бодсон юмдаа одоо шулуухан дайраад орох хэрэгтэй. Тэгээд таны амьдрал шүү дээ. Таны амьдрал, таны сонголт, таны үр дүн травма маань эдгээвэл сайхан амьдралыг та хүртэнэ. Их орлогыг та хүртэнэ. Танд хэрэгтэй. Тийм учраас өөртөө хэрэгтэй зүйлийг өөрөө л нэгнээс асуух шаардлага байхгүй. Тэр хүн өөрөө хийж үзээгүй, өөрөө ховсод орж үзээгүй тэр хүн магадгүй мэдэхгүй. Тийм ээ? Гэх жишээний. Тэгэхээр энэ бол миний өнөөдрийн одоо та нартайгаа хэлж ярих юм одоо зүйл байлаа. Ингээд дараагийнхаа лайваар иргэд уулзлаа. Түр баяртай. Сургалтанд бүртгүүлэх хүмүүс маань яг одоо манай пэйж рүү сургалт гэж бичээд бүртгүүлээрэй. Дараа уулзлаа. Түр баяртай.